Часан мэдсэн манайхаа өглөөний мэнд ямар ч тайд гарчнаас харж байгаачлан 24 цагийн турш ягаан мэдэн тэгээд өглөөний идэх юм бол үнэхээр мэдэхгүй юм зөө. Хэдүүлээ сий ороод тайна. Одоо нүрэ бус дуусчихад хувцас өмсөж уулзцгаая зөө guys. За манайхаа юм болцоо та fit check. Би цүнхээ юус янзлаагүй тэгээд яг нэг төвтөртэйг ингээл явж байгаа юм цүнхээ. За юу ч гэсэн би одоо ингээ гараа явж гин ямар ч хичээл эхлэх болоогүй учраас би газ нэг сий орж өглөөний хоол идэх юм болов уу гэж бодож гин. Нэг юм хайгаад олондоо тэгчээд хичээлдээ явчаад буцаж хурж ирээд тэгэхэд нэг үзээ цуглуулсан да. За тэгээ би GS орвоо. Хамгийн ягарагдсан зүйл бол ягаан мантон бүзээсээ нь бол амьдрал дээр үнэхээр ягаан юм билээ. Тэгээд эзэн чинь хөв хөлдүү зарцуу гурлан 100 байсан миний царинаас харагдаж байгаа. Тэгээд хажуудалд нь болохоор ягаан өнгийн сүү авсан байгаа энэ бол угаасаа гоё юмстэйсэн. Энэ мантон бүс л үнэхээр муухай юмтэйсэн. Тэгээд би бүр халаажиж арай гайгүй амтай болгосон. Тийм арай л гайгүй. Шууд гэлээгөө хөлөвч нөхөө гаргаж ийн. Нэг шартаа банчи. Түр гаргач нэгэнд. Хөөш. Яасан орох юм уу? Ормоор юм уу банчи? Би дэлгүүрт ороод ирлээ. Тэг голон зөө. Миний мэдэн тусчаар айтайхан авчаад нэг ч юм. Энэ хартахгүй юм. Нэг таад Alibaba гэж бол энэ ягаан Alibaba шиг. Би нийт бараг 4-5 дэлгүр боллоо. Тэгээ ямар ч дэлгүр болгоноос 1 2 гэл ингэж цуглуулаад энэ одоо сий орох чинь. Энэ жижиг моч нэг амнаа. Манайха product авч идэм лөө. За ингэж нь явчих. Нэг оройны хоол юм уу? Орой өдрийнхөө дундуур идчихье. За энийг мочтой авнаа. За манайха би хүрээд ирлээ. За одоо болохоор 4 болж байна. Нэг өнгөрөөс тарч нэг өнгөрөөс тараад нэг 2:30 моч гэж хурж ирээ. Нохоо мохоо гаргасаар идэл 3 мөр өнгөрөө. Тэгээд одоо яг сая дэлгүүр мэлгэр орсараа 4 цаг болчлоо. За авсан юмнараа та хэд юу ч гэсэн үзүүлээ. Хамгийн эхлээд бейс авсан байгаа. Уусаа амар гоё ягаан өнгө шүү дээ. Бейс авсан. Тэгээд яг 2 эзэн чихэр авсан дээ. Энэ болохоор нэг юм солонгос эзэн чихэр юм байна. Иймэрхүү эзэн чихэр би амар туртай юм гаднаа юм кислатай цагаантай юм эзэн чихэр. Ямаар авсан. Энэ бас миний амар дуртай эзэн чихэр ахгүй нэг спагетти эзэн чихэр. Амар сонирхоод юм моч авсан байгаа. Яарэ нүг хөөрх мөн энэ нөгөө нэг TikTok дээр хазаад ингэ цацаж мацраа буу юм болд нь шүү дээ. Би яг тэрийг ингэж туршиж үзээгүйсэн болохоор би эндээс нэг ингээ хоёрыг авсан. Амар гоё юм яа өнгөхөөд. Ийм ягаан Alibaba идмээс санагдаад энэ өстө дотор шоколадтай байх үгүй юм ч мэдэхгүй байна. Эсвэл зүгээр яг ягаан байх үгүй юм ч мэдэхгүй юм. Энийг ч авсан. За тэгээд product аваасаа би хоолны төрлийн бодонгууд ягаан өнгийн ямар юм байх вэ? Тэгээд хамгийн бодогдсон ягаан өнгийн юм бол product гэсэн. Ер нь бол нэг их юм биш гэж магадгүй. Гэхдээ та нар боддоо хүн 24 цагийг ямар юм мэддэг лээ. Тэгээд бодож үзэнгүүд нь бол яг зүгээр байгаа. Зөв дандаа чихэр авах тааш тийм үстэй. Хамгийн их энэ нөгөө хайлт кад авчихсан моч гэдэг үзье. Юуны амт бол пич амт оо вау яг пич амт гэж. Төсөөснөөс гоё амттай л. Би нэг амар нүг энэ бас нэг хэмтэн бас ахгүй юу? Тэгээ би нэг ингээд нэг юм онцтой биш ах та гэж бодож байсан юм. Тэгсэн чинь нэрнгэс гоё амттай шүү. За 10-аас 9 сарын хооронд аль нэг product гэдэг тийм. Амттангуудаа хэдүүлээ орой жоохон байж аваад идэ гэж бодож байна. Энийг гоймон хүлэг би бүр амар дургу. Хэдүүлээ гоймон хүлэг ингээ энийг идэж үзье. Би бүр амар энийг идмээр санагдаад байна. Гадна талын нугаараа. Эндээ энэ рүүгээ задарч юм санагдах юм. Ямар тэнэг би чи яа. Манайха энийг харт. Миний цүнх. Яа, цэцгэнэг биш юм бах та. Энэ юу вэ? Энэ ямар амттай ингэж бодож манайха нэг тийм одоо ямар амт вэ гэхээр
гүзээлцэгний ундаа мундаа ч юм уу угаалтурд ингэж угааж агаад угаалтураас ууж байгаа юм шиг мэдрэмж. Нэг тийм муухай бохор нэг юм цаана химийн бодис амтгцсан амт гэдэг да. Муухай хуунцрны үнэр өөртөө тэг би гайхаад энийх нь үнэрийн болдоо л гэж бодоодсохгүй гаднаалынх нь. Тэгээ амсаа үзсэн чинь it's like нэрнгэсээ химийн бодис те гүзэлцэгний ундаа ч гэнэ шинэ гүзэлцэгний нэг юм угаац шиг амттай. За. Гоё энэ бол ягаанда үнэхээр тохирч байна. Гоё явж. Би өөр халнаа гэж сайн идэхгүй. Гэхдээ жоохон муу болоод халнаа идэггүй болохоор ингэ үйдэ. Таад энэ гомон халнаа гэж боддгоо юу? Комментээр бичээрэй за. Миний хувьд болохоор гэж гэхээр халнаа биш. Зөв нэг хальт уруулны үзүүр ч юм уу. Хальт хилний үзүүр жоохон чимчгнүүлэхээр халнаа байдаг. So good. Жихэн ягаан өнгөр олж байна. Жохон халуун ороод ирлээ. Дан манай нохот тэндээ. Би тэр нохоо танилцуулъя гэж бодлоо. Тэр та манай нохот танилцж байгаа шүү дээ тий. Тийм болохоор нохоо танилцуулъя. Тэгэхээр хүмүүс тэгэхээр чамааг үзүүлэх хэрэгтэй учраас ингэж тавьчих. Үгүй сайн үг гэж юм. Сайн үг гэдэг юм байна чи. Энэ үү. За дэшэр. Би тэр дүүрэн үзүүлээ. Яг бамбаруу шиг зөө. За тожи хараарай. Харч. Амар айц юм шиг харагдаад байгаа юм. Одоо болохоор нэг 11 сартай юу. Ер нь бол нэгнээс хүрсэн баг. Тэгэд гадаа гарсан царийг харсан бол бүр аим өөрхөн зэртэй тий. За бож үрээдсэн ш. Үгүй бүксийг хардаад байна. Үгүй чи хамаг юм аа энэ төвд үзүүллээ. Энд суч. За одоо би өрөөндөө орж байгаа нэлээ амарж агаад 6 төхүүлээд ч юм уу те 6 өрөөд юм мэдмээр санагцсан үедээ та хэвчээ уулзъя. Одоонд би болж байгаа амрах хэрэгтэй ядарчлаа өглөөнөөс шивсэн чинь. За одоо 7 өнгөрч байна. Хэдүүлээ үлцэн снэкүүдээ идье. За миний хамгийн түрүүнд идмээр байгаа юм их юм бол I wanna try this guys. Ямар ч кисэлтаг хүмүүс байна хаа. Ямар ч кисэлтаг юм байна. Нэг талаа кисэлтаг. Амар юу нэг сүлээ юм. Тэрхийг сахартай гүзээлцэлтэй юм байна. Би гүзээлцэн тиймээс амар цалгаж байна. Тэгээ би саяас юм сүү уцсан шүү дээ. Гэсэн чи гүзээлцэн тиймээс амар цалгаж байна. Sugar level бүр юм болсон. За энийг гэдэг. Crab. Миний хамгийн дуртай амт юм crab байхгүй юу? За бидний хамгийн сүүлийн ягаа юм бол sweet tao гэдэг эрзэн чихрийн. So good. Нүр мөр угаагаад тэгсэр л угаасаа юу явах юм бэ л да. Юм мэдгүй юм. За тэгвэл өнөөдрийн бичлэг энэ хүрээ дууслаа. Тэгээ та дараа нь өөр ямар иймэрхүү бичлэг үзмээр нэг үе доор коммент дээр бичээрэй. Ямар ч тач би YouTube дээр comeback хийлээ. Би тэгэхээр ингэж удаанаар бол алга болохгүй. Тэгээ манайхаас цааш ер нь бол дандаа завтай байх учраас бичлэг ерөнхийдөө бол ойр ойрхон хийнэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.